инновацийн орчин Монгол, далаад гарцтай Монгол орн, мэдээллийн технологийн хөгжил, алгоритмтэй суурьсан эдийн засаг гэсэн ерөнхий одоо сэдвээр би та бүхэнд ярилцъя. За юуны өмнө миний хувьд би ойролцоо нэг 14 жил холбооны бүгд найрамдах Герман улсад сурч ажиллаж амьдарсан байгаа. Берлиний техникийн сургуулийг компьютерийн ухааны салбарт бакалавр мэргэжлээр төгссөн. За дараагаар нь магистр зэргийг бас Берлиний техникийн их сургууль дээр хамгаалсан байгаа. За үүний дараа Берлиний техникийн их сургуулийн тархалтай химийн оюутны лабораторид 3 жил орчим ажиллаж байгаад Карлсругийн их сургуульд доктор хамгаалгаар очсон байгаа. За Карлсругийн их сургууль маань ерөнхийдөө бол одоо та бүхний мэддэг энэ электрон тоног төхөөрөмжүүдийн одоо дээр нь байдаг одоо Герц гэдэг нэгж байгаа тийм. Тэрнийг одоо Хайнрих Херц гэж бол германаар хэлний энэ хүнийг. За энэ хүн маань бол Карлсругийн их сургууль цахилгаан соромжлон долгионыг бол одоо анх нийжсэн ийм бас Германы одоо анхны техникийн их сургууль чухал үр гүйцэтгэдэг компьютерийн салбартаар бол мэдээлэл технологийн компьютерийн ухааны анхны факультет байсан ийм сургууль. Тэгээ энэ сургууль маань өөрөө Герман дотроо бас компьютерийн ухаан мэдээллийн технологиг бас онол болон практикийн талаас нь нэлээд сайн манлайлж явдаг сургууль учраас тэнд очиж доктор хамгаалъя гэж зорьсон. За тэгээд 2010 онд докторийнхаа зэргийг одоо хамгаалаад Монголдо бол одоо ирж ажиллая гэсэн эрмэлзлээр одоо 4 жил болж байна. За ингээ ерөнхийдөө бол нийтдээ нэг 14 жил бол болсон байгаа. За та бүхэн зургийг ерөнхийдөө Монголд харж байна. Хаанаас? За энэ бол ерөнхийдөө мэдээллийн технологийн үндэсний паркийн 2 давхард гарахаар хамгийн түрүүнд одоо огтж авч байгаа зураг байсан. Биднээс 2013 онд мэдээллийн технологийн орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор шинжлэлийн засгийн газрын одоо захиалгын дагуу биднээс Монгол толгой Silicon House гэдэг зохиолыг бол бичсэн байгаа. За энэ зохиолд бол 4 ширхэг гол асуудлыг бол хөндсөн. Нэгдүгээрт бол биднээс Монголын одоо компьютер ухаан мэдээллийн технологийн салбарыг өргөтгөж шин зах зээл нээх үүднээс биднээс 2 шинэ лабораторийг байгуулсан. За дараа нь бидний сургалтын төв, номын сан, тэгээд одоо инкубатор буюу гарааны компаниудыг дэмжих орчныг биднээс барууны жишгт өөрчилж одоо хүргэхээр ингээд энэ зохиолыг бичээд биднээс 14 он энэ оны 5 сарын одоо 8-нд биднээс албан ёсоор нээлттэй хийж бол төслийн үйл ажиллагаа бол амжилттай дууссан байгаа. За тэгэхээр энэ дээр яг юу юм бэ гэхээр хэрвээ та бүхэн энэ замын цадалд байгаа мэдээлэл технологийн үндэсний парк гэдэг өргөө хоёрын хажуудлын хаалгаар ороод 2 давхард гарах юм бол та бүхэнд ийм лаборатори одоо угтан авна. За энэ биднээс электроникийн салбар дундаа орчин үеийн нэгэн одоо софтвер, хардвер, механикийн салбаруудыг холбож байгаа embedded system гэдэг ийм лабораторийг биднээс Google одоо House Office-ийн одоо өнгө аяс дизайны чиглэлээр биднээс бол энэ лабораторийг байгуулсан байгаа. Лаборатори бол 2 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт нь болохоор одоо дунд хэмжээний одоо загварын бүтээгдэхүүнийг туршиж одоо бүтээхэд зориулагдсан. Хоёрдугаар нь болохоор нэлээд агсан түвшний эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулахад зориулагдсан бас өндөр түвшингийн одоо embedded системийн техник хангамжууд байна. За хоёрдугаар нь болохоор биднээс компьютер вижн лаборатори буюу видео студио, компьютер график, 3D, за тэгээд embedded системийн лабораториос орж ирж байгаа тоног төхөөрөмжийг ашигласан ирээдүйдийн компьютер вижн гэдэг салбар Монгол улсад маань одоо цэцгэлэн хөгжөөсэй гэдэг үгнээс суурийн тавьгууднаас биднээс энэ лабораторийг байгуулсан байгаа. За энэ маань одоо хамгийн сүүлийн үеийн одоо тоног төхөөрөмжүүд, принтер, компьютер, зураг авалт, кино дүрс боловсруулах ийм тоног төхөөрөмжүүдээр бол хангагдсан байгаа. Өрөө бол бас нэлээд том өрөөтэй
ийм лаборатори. Яг энэ нь бол мөрөөдөл бол юу байсан гэхээр манай Монгол улсын хувьд бол компьютер графикээр тодорхой хэмжээгээр биднээс өнгөрсөн 10 хэдэн жил бол хөгжүүлж ирсэн. За үүн дээр бол одоо Photoshop-оос эхлүүлээд 3D анимашн, телевизээр реклам зэргийг бол нэлээд сайн гаргууд хийдэг болсон. За энэ дээрээ туршиглаад одоо цаашдаа бол энэ компьютер вижн гэдэг шинэ салбарыг бол хөгжүүлээрэй гэсэн мөрөөдөл байсан. За дараа нь биднээс сургалтын төв. За сургалтын төв бол ерөнхийдөө хамгийн сүүлийн үеийн 20 ширхэг маптай, 20 ширхэг айдолоотой нийт одоо 40-50 гаруй одоо компьютер дээр суурилсан сургалтыг явуулах хүчин чадалтай бүрэн багтаамжаар бол 100 гаруй одоо хүмүүсүүдийг хүлээж авч сургалтанд хамруулах. За үүн нь бол гол цааталтаа бол биднээс үүлэн тооцооллыг бол үүлэн тооцооллын суурилгыг биднээс виртуал десктоп гэдэг технологиг ашиглаад сургалтыг нэлээд өндөр одоо үр бүтээлтэй чанартай явуулах үүднээс ийм одоо Монгол улсад анх удаа гэж хэлбэх үүлэн тооцоолт дээр суурилсан виртуал десктопыг одоо ашигласан сургалтын тоглог ийм ном сургалтын төв бидээс хотын төв бий болгосон. За инкубаторын орчин бол одоогоор нэг 10 хэдэн одоо та нар шиг залуучуудаар бүрдсэн гарааны компаниуд ойролцоогоор 15-аас одоо 60 м квадратад одоо компани байгуулад ингээд ороод ажиллаж байна. За энэ компаниудын хувьд бол тодорхой сонгон шалгуулалтаар орж ирдэг. Ажлын орчин одоо тэр зүйл нь бол одоо барууны бас Google Office одоо бусад одоо тогтоо IT-ийн одоо компаниудын орчин шиг тийм байгаас үүдээс бас нэлээд сайн өнгөлөг тоглоод ирсэн. За номын сан байна. За номын сан бол ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд бол номын сан бол тодорхой хэмжээгээр бол асуудалтай. Тэр асуудлыг бидээс 13 онд бол нэлээд яриад тавтаадаар одоо цуглаан хөтлөжсэн. За номын сан гэхээр нэг бор ширээтэй, хүрэн ширээтэй гэдгээсээ илүүтэй бидээс тоглох илүү гоё гэрэл гэгээтэй саруул дээр нь бас тэр номын агуулга одоо яг л дэлхийн одоо олон улсын түвшин дээр барууны их дээд сургууль дээр оюутан залуучууд гартаа барьдаг номлын номноос эхсүүлээд орчин үеийн технологиудын одоо талаарх номнууд байгаас үүдээс энэ номын сонгууд байгаас ингээд нэг ийм 5 ширхэг зүйл бол Монгол толгой Silicon House төслийн хүрээнд бол байгуулагдаад бүрэн одоо ажиллагаанд бол орцсон байгаа. Хуучин байдал бол ерөнхийдөө мэдээлэл технологийн үндэсний парк бол ерөнхийдөө орж ирсэн хүмүүсүүд бол мэдэх баг. Бид энийг бол бүрэн өөрчилсөн байна. За энэ бүхний дундуур биднээс гарааны компани гэх би өнөөдрийн бас одоо тавьж байгаа зүйлийн бас гол сэдэв болох энэ гарааны компаниудыг Монгол улсын орчинд биднээс яаж дэмжих юм бэ? Бодиттой ямар алхмууд хийх юм бэ гэдэг дээр биднээс бас хэд хэдэн үйлчлэгээ үзүүлсэн байгаа. Coworking space гэдэг олон улсын практикээр байдаг шинэ бизнесийг гаргаж ирэхэд тулд хүмүүсүүд хоорондоо уулзаж танилцдаг, ярилцдаг ийм одоо тодорхой одоо нэр хаягтай ийм концепт байдаг. За энэ концепт бол ерөнхийдөө ийм тусгаалan зассан өрөөнд одоо бүтээлч хүмүүсүүд хурж ирээд хамтарч ажиллах, хоорондоо танилцахын өрөө тасалгааны одоо нэр томьёо. Энийг бид бас Монголд бас анх удаа coworking space IT парктаар байгуулсан байгаа. За гарааны компаниудыг дэмжих гэдэг бол өмнө нь бол биднээс хувьд бол орон байраар дэмжих, тэгээ бас тодорхой хэмжээний сургалтын одоо концептээр дэмжих байсан. За үүн дээр биднээс бас гараа сайтай, барай сайтай гिचээр бас бизнесийн гарааны зөвх гэдэг ийм ойлголтыг гаргаж ирээд за энэ гарааны зөвхөн дээр бол одоо тэр гарааны компани ажилтан маань хааж бодсон бас тодорхой хэмжээгээр ажил үргээ явуулах дотор жишээлх юм бол одоо бичиг хэргийн материалуудаас эхсүүлээд компьютерийн залгуур, уртасгагч тэгээд одоо ажлын үргэлтэй холбоотой компани байгуулалтын холбоотой тамга тэмдгээс эхсүүлээд бүх тэр эрхийн бичиг, сургалтанд хамрах эрхийн бичгүүд их зэрэг зүйлүүдийг бидээс багцлаад бас өгдөг ийм боломжлыг бидээс тогтоосон байна. За энэ хүн бол ерөнхийдөө мэдээллийн технологийн үндэсний парк дээр жил хагасын дотор хийсэн зүйл байгаа. За үүний хажуугаар биднээс мэдээллийн технологи одоо энэ компьютерийн ухааны дээр хандлага сэтгэлгээг биднээс одоо сайжруулах үүдээ системтэйгээр бол
нийтлүүдийг бол нийгэмд бол нийтэлж эхэлсэн. За энэний хамгийн анхных нь бол Нодлонгийн 11 сард бидээс захиурын хүн дээрөө одоо Монголын залуучууд гарах хэрэгтэй, тэнд үнэхээр өрсөлдөх хэрэгтэй гэдэг тийм сэтгэлгээ өөрчлөх зорилготой нийтлэл гаргасан. За энэс ихсүүлээд бидээс одоо мэдээллийн технологийн компаниуд тендерд их оролцдог болчихжээ, тендер их хөөдөг болчихжээ. Энэ салбар бол тендер хөөдөг биш, шинийг санаачлагдаг салбар гэдэг утгаар бол дараагийнх програм хангамж гэдэг бол туршлагаар бичдэг юм аа, мэдлэгээр бичдэг. Энэ бол маш их чухал. За энэ гэх мэтлэнгээр биднээс бол бас энэ их ажлын хажуугаар бол тодорхой системтэй нийгмийг бол бас сэтгэлгээ сайжруулах хэл болсон. За өнөөдөр би 2 дугаар хэсгээр бол ерөнхийдөө мэдээллийн технологи, компьютерийн ухаан гэж юу юм бэ гэдэг талаар бас тодорхой энэ салбарын одоо юу яаж байна. За мэдээллийн технологи гэдэг бол ерөнхийдөө та бүхэн гол мэдээллийн технологийн цаана байгаа гол ухаан бол ерөөсөө компьютерийн ухаан. Бид өнөөдөр компьютерийн ухаан гэж орчуулад байгаа шүү дээ. Computer science. Тэгээ энэ science маань хондын салбараас өсвөлээд бизнесийг хүртэл гаргаж явж байгаа гайхамшигтай салбар. Өнөөдөр computer science оролцдоггүй science-ууд гэж байхад бол маш төвөгтэй болсон. Тийм учраас computer science бол нэг талдаа инженер гэж хардаг, нөгөө талдаа энэ бас инженерийн мэрэгжил биш юм байна гэж бол хардаг. За энэ гайхамшигтай салбар өнөөдөр дэлхий дээр ямар потенциалтай, ямар ирээдүйтэй байна гэхээр хэрэг зэнээр бидээс дэлхийн баячуудыг аваад үзэх юм бол энд бол ерөөсөө 3-аас 2 хүн бол байнга байж байгаа. Тэд бол мэдээллийн технологи, компьютерийн одоо ухааны салбар дээр боловсрол эзэмсэн, ажиллаж байсан, юм бүтээсэн ийм мундаг хүмүүсүүд байдаг. Тэгээ энэ юу хийж гинэ гэдэг асуудал байна. Энэ юу гэж байна? Та бүхэн мэднэ Bill Gates, Steve Jobs эдгүүс бол манай салбарын одоо яхахгүй одоо түүхийг нь бичиж байгаа хүмүүсүүдийн нэг. За цаашлах юм бол магадгүй Larry Ellison, Tim Berners-Lee гээд зарим нэг нь сонссон байж магадгүй, зарим нэг нь сонсоогүй байж магадгүй. Тэгээ энэ хүмүүсүүд маань бүгдээрээ л энэ мэдээлэл технологи, компьютерийн ухааны салбарт эзэмссэн мэдлэгээрээ бизнес хийж энэ дэлхийн одоо баячууд, дэлхийн одоо технологийн хөгжилд бол одоо өсрөнгөө хөгжил авчирж байгаа ийм мундаг хүмүүсүүд байна. За би өнөөдрийн хувьд болохоор энэ Tim Berners-Lee-гийн хувьд ерөнхийдөө голчлон яриа. За програм хангамжийн хувьд болохоор ийм мундаг хүмүүсүүд маань ямар програм хангамж хийж байна, ямар үнцэнтэй програм хангамжинд ямар үнцэнтэй юм бэ? Жишээ биднээс сайн мэддэг Skype гэдэг компани бол хэдэн жилийн өмнө одоо 8.5 миллиард өртөгдөөгөр одоо Microsoft-д одоо зарж байгаа шишээ. Програм хангамжийн хувьд болохоор ерөнхийдөө бол видео чат ийм л юм хийж байгаа. Тэгээ энэ бүхнийг одоо ийм их хүн өртөгдөөр худалдаж авах гэдэг бол энэ програм хангамжийн үнц нь тэр хүнд хэрэгтэй байгаа, хүнд очиж байгаа хэрэглээ авч. За Facebook-ыг бол бидээс мэднэ бас хэдэн жилийн өмнө маш том дүүлэнтэй IPO гаргаж ирсэн. Тэгэхээр энэ залуу маань өөрөө одоо 30 таа байна те. Далаад гарцтай Монгол орн гэдэг ийм юу одоо хэллэг байсан. Далаад гарцтай Монгол орн гэдгийг би өнөөдөр юу гэж ойлгож байна гэхээр хэрвээ та Google-с магадгүй хайх юм бол бид үнэхээр одоо газар зүүн байшлийн хувьд далаад гарцгүй орн үнэн. Тийм учраас биднээс зам тээврээ хөгжүүлэх ийм шаардлагатай байдаг. Тэгвэл өнөөдөр бидэнд болохоор интернет гэдэг ийм том дэг бүтцийн асуудал байна. За интернетийн тусламжтайгаар биднээс ерөнхийдөө далаад гарцтай. Энэ утгаар би интернетийг бол далаад гарцтай манай улс бас олон улсын хэмжээнд биднээс бол ажиллах бүрэн бололцоотой гэж байна. Окей. За интернет маань өнөөдөр ямар хөө төвшөнд явж байгаа гэдгийг та бүхэн хэрэглээнээс ерөнхийдөө ойлгохтой гэж хэлж байгаа. Би болохоор ерөнхийдөө интернетийн дараагийн хөгжил ямар хаашаа бид явах чинь гэдэг талаас нь харуулъя. Ер нь интернет гэдэг маань ямар хөө ач холбогдолтой зүйл гэхээр
биднээс анхны радио телевиз гэдэг хэрвээ харах юм бол өнөөдөр биднээсийг төрөхөд радио телевиз гэдэг ойлголт байсан. Бид угаасаа энэ нэг хааны хүн хэдэн онд одоо хэн нэгэн хүн зохиосон байна гэдэг ойлголтоор биднээс энэ одоо техник төхөөрөмжүүдтэй бол харьцаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр бид төрж байгаа хүүхдүүд ямар ойлголттой төрж байгаа интернет гэдэг ерөөсөө яг л бас л хэн нэгэн хүн хаа нэгэн газар нээсэн байна байдгийн байна гэдэг ойлголттой байж. Бид бол бидний төрөхөд интернет байгаагүй. Гэхдээ бид интернеттэй хамт хөгжөө явж байна. Энэ бол бас биднээс хувьд бол сонирхолтой төв. Бид интернет гэдэг төвийг дагаад өөрсдөө хөгжиж байна. За мэдээж зурагт гэдэг бол тодорхой хэмжээгээр бол нэлээд том одоо дэвшил авчирсан. Анх зурагтыг одоо бөөнөрөө шохоохон үзэж байгаатай адилхан биднээс хэдхэн жилийн өмнө интернет кафед олцдог байсан бол өнөөдөр биднээс IPTV айл гэр бүлэн интернетээр хангагдсан ийм сайхан одоо орчтой өөр ингэсэн одоо лаптоптай өөрөө интернетийг хэрэглэдэг ийм хөгжлөө үйдэж. За интернет маань ерөнхийдөө энэ Tim Berners-Lee гэдэг энэ хүн одоо анх бол одоо эрдэмтдийн дунд одоо мэдээллийг солилцох чиглэлээр бол солилцох ийм платформыг хийх анхныхаа одоо төслийн санаа. Гэхдээ энэ хүнд бол агуу том вижн байсан. Энэ хүн бол дэлхий дээр байгаа хүмүүсүүдийг бүгднийг хооронд нь холбох тэр дэд бүтэц тэр вижн бол тухайн үедээ бол харж байсан. За Tim Berners-Lee одоо бол ерөнхийдөө бол интернетийн вебийн одоо хөгжил хаашаа явах вэ гэдгийг одоо гол одоо удирдах байгаа байгууллагын ийм хүн байгаа. Энэ хүний вижнгийн дагуу энэ хүний оролцоотойгоор бол интернет бол тодорхой хөгжлийнхаа дагуу явж байна. За анхны вебсайтыг энэ хүн хийсэн байгаа. Анхны одоо интернет хөтлөгч гэж биднээс ярьдаг. Тэрийг зохиож, тэрийгний source code-ыг одоо анх нийцснээрээ бидний өнөөдөр харж байгаа Firefox одоо бусад интернет хөтлөгч нар маань одоо тэн дээр одоо түшиглэж одоо програм нь бол цаашаа хөгжиж байгаа. За тэгээ энэ хүн маань бол одоо 94 онд энэ биднээс одоо World Wide Web консорциум гэж тэрийг бол одоо анх гаргаж ирээд тэгээ энэ байгууллага маань одоо интернет вебийн одоо цааш хөгжил стандартыг бол тогтоож явж байгаа. За анхны веб хуудас ийм юутай байсан. Энэ бол интернет дээр байгаа. Энэ хуудсыг бол энэ Tim Berners-Lee түүний баг бол анх энэ дэлхий дээр бол анх танилцуулж байсан баг шүү. Тэгээ ерөнхийдөө одоо интернет маань интернет гэж гарч ирээд дараа нь веб гэж яваад одоо биднээс 3 дугаар үе рүү орохдоо тэрийг биднээс ерөнхийдөө semantic web гэж бол нэрлэж байгаа. Semantic web маань өнөөгийн вебээс ямар ялгаатай юм, цаашаа юу болох гэж байгаа гэдэг талаар та бүхэнд би хуваалцъя. Semantic web бол ерөнхийдөө бол тусдаа интернет веб биш гэж үздэг. Энэ бол вебийн дараах үргэлжил хөгжил гэж үздэг. За энэ одоо тэр вижн агуу санааг бол энэ Tim Berners-Lee өөрөө бол зурсан байдаг. За ерөнхийдөө бол та бүхний энд харж байгаагаар баруун талд харж байгаа бол одоогийн биднээсийн интернет дээр байгаа биднээсийн вебсайтууд хоорондоо холбогдсон байдлыг бол бүдүүчлэн харуулж байна. За энэ дээр бол одоо юу гэдэг материал, вебсайт гэдэг бол хоорондоо ямар нэгэн линкээр бол холбогдсон. Гэхдээ тэр линкээр холбогдохдоо ямар нэгэн утга байхгүй зүгээр ийм одоо холбоосыг. За баруун талд нь жишээлх юм бол одоо хэрвээ зэнэ биднээс өнөөдөр интернет дээр, веб дээр мэдээлэл хайх юм бол одоо icon CGM байдаг гэхэд биднээс icon CGM руу ороод тэн дээр байгаа онцлог мэдээг олоод тэрэн дээр дараад тэр онцлог мэдээ нь цаашаага өөр хуудастай линкээр холбогдоод тэгээ биднээс дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь танилцдаг. Өөрөлдөө тэр онцлог мэдээ, дэлгэрэнгүй мэдээ хоёрын хооронд тэр баруун талд байгаа энгийн одоо холбоос байгаа. Ерөө source code-ыг харах юм. Бид бол кликээр бол дараах маягаар бол бидээс цаашаа орж байгаа. Энэ бол өнөөдрийн вебийн хөгжил. Тэгэхээр энэ дээр бол асуудал бол зөндөө байна. Өөрөөр энэ өнөөдөр технологийн энэ байдал маань
биднүүсийг дарга зарчмаар мэдээлэл олж авах ийм хэвшилт бол сургасан байна. Тэгэхээр энэ ер нь цаашаа яах ёстой вэ гэдэг асуудлаар semantic web-тэй холбогдолтой асуудал. За биднес жишээлх юм бол Google дээр өнөөдөр хамгийн сайн Google систем одоо хайлтын систем Google дээр биднес Jaguar гэдэг одоо үгийг хайж. Тэгэхээр биднес өнөөдөр ийм хайлтын дүр зургуудыг олж авна. Тэгэхээр энэчээс ингээ харахад энэ донд машины зураг байна, амьтны зураг байна. Энийг бол онлайн хэмжээнд биднес юу ч хардггүй гэхээр энэ бол алдаатай мэдээлэл гэж байна. Өөрөөр хэлбэл би хэрэгцээнэ амьтан хайсан тохиолдолд амьтан хайгаад авч чинь дунд нь машины зураг яваад байна гэдэг асуулт гарч ирдэг. Тэгэхээр компьютер ухаан тэр дундаа тэр semantic web-ийн онлайн гол хэсэг юун дээр ажилтдаг гэхээр юун дээр санаа зов судалдаг гэхээр энэ алдаатай мэдээллийг яаж багасгах вэ? Аль болох одоо чанартай мэдээллийг алдаагүй яаж олж авчрах вэ гэдэг асуудалтай. За мэдээж биднээс хэрвээ текстээр нь харах юм бол биднээс доор нь одоо 20 гаруй ийм хуудснуудыг бол гаргаж ирдэг. За энэ бол ерөнхийдөө бол бас жижиг хэмжээний трик буюу зал гэж хэлэх юм уу та. Зал яагаад гэвэл тэр их мэдээллийг хурдан гаргаж ирж чадахгүй учраас эхний удаад ямтаа ч нэг 20-30-ыг гаргаад авъя. Тэгээд тэр хэрэглэгч хэрвээ цаашаа өөрөө өсөөд тэр гаргаж ирсэн мэдээлэл хангалтгүй байх юм бол цаашаа 2 дугаар 3 дугаар хуудас руу орох тоолонд нь татаж авъя гэдэг иймэрхүү зарчим дээр бол явагддаг. Энэ өнөөдөр технологийн хувьд өнөөдөр биднээс их мэдээлэл хурдтай гаргаж авч чадахгүй учраас ерөнхийдөө нэг иймэрхүү одоо технологи ашиглаж биднээсийн хайлтын систем өнөөдрийн хэрэгцээг бол хангаж байгаа. Ер нь дунджаар нэг 10 секунднээс дээш хайлтын систем гарч ирэхгүй бол хэрэглэгч бол хэрэглэхээ болох юм байна гэдэг ерөнхий бол тийм статистик бол байдаг. За тэгээ ингээд мэдээлэл өнөөдөр интернетээр бидээс илүү тэр клик буюу нэг юм руу ороод цаашаа явах эсвэл нэг юмыг хайж эхлүүлээд цаашаа дараад явах иймэрхүү зарчим дээр явж байгаа. Мэдээлэл маань энэ дээр бол одоо юу гэдэг үнэн зөв мэдээлэл олдогдож гэнэ үү? Мэдээлэл маань бүрэн хайгдаж чадж гэнэ үү? Ер нь мэдээлэл гэж юу вэ гэдэг олон асуудлууд бол энэ юм дээр бол байдаг. За гол асуудал бол ерөөсөө мэдээлэл noise буюу мэдээлэл маш олон хэлбэртэй, маш их самбраагүй, маш олон газруудаас бол одоо ямар нэгэн хяналтгүйгээр бол тавигддаг. Тэгээ энэ болгоныг одоо мэдээлэл одоо хайлтын систем учрыг олж биднээсээ хайлтанд гаргаж ирнэ гэдэг бол өөрөө нэлээд төвхтэй асуудал. Тэгэхээр мэдээллийн утга агуулга гэдэг зүйлийг бол одоо ойлгож боловсруулах шаардлагатай. Хэрэгцээнэ биднээс чанартай мэдээллийг олж авъя гэх юм. Тэгэхээр мэдээлэл маань дээрээ нэмэлт утга агуулгатай гэдэг асуудал гарч ирж байна. За хэрэгцээнэ биднээс Jaguar гэдгийг animal гэдэг биднээс дараагийн үгээр баяжуулаад хайх юм бол түрүүний 3 машин гараа явж байгаа жишээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хайлтын систем маань тодорхой хэмжээгээр animal гэдэг үгийг бол ойлгож байна гэсэн. Тэгээ энэ амьтан гэдэг учраас тэр машинуудыг гаргаж гэхдээ гисэн хэдэж тодорхой хэмжээгээр бол алдаанууд байгаа. Алдаанууд гарч ирж байгаа. Окей. За тэгэхээр энэ нөгөө түрүүний дээр нөгөө мэдээлэл noise буюу мэдээлэл маань өөрөө янз бүрийн хэлбэртэй энэний хувьд болохоор зураг байна. Тэгээд дотор нь байгаа тэр холилтыг бол машин өнөөдөр ялгаж салгаж чадахгүй байна. Ялгаж салгаж чадахгүй одоо энэ тодорхой хэмжээний алдаа гарч ирэх жишээ. За хэрэгцээнэ бидээс жишээ нь одоо энэ жижигхэн тэр нэг шар юун дээр байгаа хятад үсгээр бичсэн ийм одоо баримт бичиг байна л та. Энийг биднээс нөгөө нэг мэдгүүд юу гэдэг вэ? Мэддэгт мэрэгэн цаохор мэдгүүд ирээн цаохор гэчээр биднээс энэ шар бичгийг хэрвээ та бүхэн юу юм бэ гэж асуух нь бидний магадгүй хэн ч хариулж чадахгүй байж магадгүй. Яагаад гэвэл биднээс энэ түүхийн материалыг биднээс ойлгож авах тэр ойлголт утга бидэнд дутагдаад байна. Энэ утгыг биднээс хаанаас олж авах вэ? Яг энийг тэр интернет дээр байгаа, веб дээр байгаа бүх материалуудыг өнөөдөр Google шиг хайлтын системүүд яг ийм нүдээр харж байгаа. Тийм учраас ойлгож ялгаж чадахгүй байна. Тэгэхээр энэ дээр биднээс ойлголтыг авчрахын тулд энэ одоо үндсэн материал дээр биднээс тодорхой хэмжээний түрүүний хэлдэг утга агуулгыг нэмж өгнө. За жишээлх юм бол хэрэгцээнэ биднээс тэр улаанаар тэмдэглэсэн утга агуулгыг нэмээд өгөх юм бол энэчээс юу харагдаж байна гэхээр энэ
эхний тэр дээр байгаа нь болохоор гарчиг юм байна. Эхний дараагийн хэсэг нь болохоор энэ бол нэг хүний одоо CV намтар түүхийн талаар юм байна. Эхний хэсэг нь болохоор боловсрол мэрэгчлэлтэй холбоотой, дараагийн хэсэг нь болохоор одоо ажил хөдөлмөртэй, тэрний дараагийн хэсэг нь болохоор хувийн одоо талаар нь бичсэн ийм CV буюу намтар юм байна гэдгийг ойлгож байна. Энээс цаашаа бидээс ойлгох хэрэгтэй бол дахиад бидээс нарийн утга агуулгыг нэмэх ёстой. Анхан шатны утга агуулга дээр бол энэ бол ерөнхийдөө бол бас боломжийн ойлголтыг авчирч байна. Тэгэхээр хайлтын машин буюу систем бидээс яаж ийм одоо түүхийн материалыг бидээс ойлгодог болох вэ гэдэг асуудал гарч байна. За саяны энэ ерөнхий зарчим дээр машинд юмыг утгатай автоматар боловсруулж ойлгоход нь төхөмтэйгээр биднээс вебсайтуудыг бол өөрчлөх хэрэгтэй болдог. Нэгдүгээр тэгэхээр вебсайтуудыг утгатай болгоход бол яах вэ гэдэг асуудал тавьж байгаа. За түрүүн тэр нөгөө одоогийн байгаа биднээсийн вебсайт дээр болохоор вебсайтууд маань хоорондоо одоо линк гэдэг тийм утгагүй холбоосоор бол холбогдсон байгаа. Тэгэхээр Team Berners-Lee-ийн vision дотор гол нь юу байсан гэхээр хамгийн гол хөдөлгөх хүч бол энэ холбоосуудыг утгатай болгоё гэдэг асуудал байсан. Энэ маань өөрөө маш том хөдөлгөөнийг хийж гэлж маш том хөдөлгөөн хийж. За одоо энэ дэлгэцэн дээр байгаа хэрэг зүйнээр бидээс өнөөдөр шинжилгээний технологийн их сургуулийн одоо вебсайтыг утгатай болгож утгаар нь хайдаг болгоё гэх юм бол биднээс тэр зүүн талд байгаа графикаар дүрслэгдсэн мэдлэгийг биднээс нэмж олгоно гэсэн үг. За баруун талд бид юу вэ гэхээр жишээлбэл биднээс мэдээлэл холбооны технологийн сургуулийн хаягийг хайж ин гэж байна. За тэр сургууль руу очино гэж яагаад өнөөдөр бидээс хэн нэгэн рүү уцдсан юм уу? Эсвэл одоо вебсайт руу ороод харна. За вебсайт руу орж харахтаа бидээс нөгөө нэг өнөөдрийн зурчлаараа бидээс яах вэ? Гол сайт руу орлоо, дараагийн сайт руу орлоо. Ингээд бидээс өөрсдөө дарга зарчмаар явна. Хэрэг зайна зүүн талд байгаа та нарынхаар бол баруун талд байгаа мэдээлэл харах юм бол биднээс тэр линкүүдийн хооронд мэдээлэл өгөн жишээлх юм бол шүтис гэдэг ийм холбоос одоо үсэг маань хүнл шүтисийг шинжилгээний технологийн их сургууль гэж ойлгоод байгаа болохоос машин дээрийг ерөөсөө ойлгохгүй байна. Окей. Тэгэхээр шүтис гэдэг бол ИЗА гэдэг тэр холбоосоор их сургууль юм байна гэж олдчихж байгаа байхгүй. Окей. Их сургууль гэдэг. За тэгээд шүтис бол мэдээлэл холбооны технологийн их сургуультай юм байна. Хайс гэдэг тэр холбоосоор холбож өгч байна. Дараагаар нь тэр одоо сургууль маань located энэ Баянзүрх дүүрэг юм байна. Тэгээ энэ зөвхөн нэг 2-3 хаан одоо утгатай холбоосоор юу илэрхийлж байна гэхээр биднээсийн нөгөө нэг тархинд байгаа тэр мэдлэгийг биднээс одоо вебсайт гэдэг тэр одоо юмн дээр одоо хамт одоо утгатай болгож байна гэсэн үг. Окей. За энэ бол өнөө ирээдүйн одоо семантик вебийн гол үр дүн. Яванда биднээс ийм мэдлэгийг биднээс вебсайттай хамт хийж өгнө. Тэгэхээр хайлтын машинууд дөрөв дээр чанартай мэдээллийг гаргаж ирэхэд тулд яах ёстой вэ гэхээр зөвхөн вебсайтын төвшин дээр тэр утгагүй холбоостой хайгаас гадна утгатай холбоостой гаргаснараа бидэнд хайлтыг сайн болгож өгнө гэсэн. Энэ бол семантик вебийн үр дүн. Окей. За би ерөнхийдөө ингээд семантик вебийн хөгжлийн талаар та бүхэнд ярьлаа. Тэгээд миний өнөөдрийн сэдвүүдээр энэ гайхамшигтай компьютер ухаан гэдэг салбарыг одоо биднээс олон улсын төвшөнд ойлгох, олон улсын практикаас сурах тэр үр дүнгийн биднээс яаж авах вэ гэдэгтээ би Google гэдэг компаниг жишээ болгож жоохон ярихыг хүсэж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ том компани, энэ салбарын одоо тэргүүлэх компани нэгдэр бизнес яаж өссөн бэ гэдэг асуудал. Бизнес анх яаж гэсэн. Энэ дэлгэцэн дээр байгаа нийтлэл бол Google компаниг хамгийн анх дэлхийд дээр танилцуулсан нийтлэл. Энэ залуучууд бол үнэхээр алгоритмын төвшин дээр цоошин алгоритмыг гаргаж ирсэн. Page ranking алгоритм гэдэг. Өөрөлдөө тэр хуудаснуудыг яаж төрүүлж ихэнд нь гаргах вэ гэдэг тэр алгоритм бол энэ Google компани үндсэн суур одоо тулгуур санаа. Тэгээ энэ санааг алгоритм болгоод талаас нь одоо онлайн төвшин дээр судлаад
практикийн түвшин дээр хөгжүүлээд дээрэс нь маркетинг, бизнесийн олон одоо зүйлүүдийг одоо нэмснээр өнөөдөр Google бол маш их одоо орлоготой ийм компани болж хөрсөн байна. За хоёр хүний оролцоотойгоор нийлсэн хоёулаа одоо дэлхийн том баячуудын нэг хөрөнгө нь хэдэн тэрбумаар бол хэмжигдэж байгаа ийм мундаг залуучууд байна. За дараагийн нэг жишээ бол MP3. MP3 бол бас салбарт бол салбарын нэг том жишээ. MP3-ыг анх Германы Erlangen их сургуулийн хажууд байдаг Fraunhofer институт дээр бол зохион бүтээсэн, профессорын баг бол ажилласан, олон жилийн хөдөлмөр байсан. За энэ дунд бол магистрийн түвшингийн оюутнууд бол нэлээд идэвхтэй ажиллаж байж бол MP3-ыг бол гаргаж авсан. MP3 бол өнөөдөр одоо хөгжмийн салбар дээр, урлагийн салбар дээр бол гол одоо тэр медиануудыг одоо агуулдаг тийм формат байна. За энэ дөр бол одоо үгүй маш том бизнесийг бол энэ шинжлэх ухаанч нар бол гаргаж ирж байгаа шин. За ерөнхийдөө бол MP3-ийн гол санаа нь болохоор ерөөсөө маш одоо чанарыг дууны чанарыг одоо хамгийн бага хэмжээндээр алдагдуулаад хамгийн бага одоо хэмжээгээр хадгалах тийм одоо бодлогыг алгоритмыг олж байна гэсэн үг л да. Тэгээ ер нь бол алгоритм шахалтын одоо чиглэл рүүгээ явж байгаа гэсэн үг. Аль болох бага орон зай дээр их мэдээллийг чанартай их мэдээлэл гэдэг нь өөрөө чанарыг үүсгэн гэсэн үг. Тэгэхээр энэ хоорондох одоо баланс одоо энэ одоо онлыг одоо тэдүүс гаргаж ирснээрээ бол энэ том бизнесийн суурийг бол тавьж байна. За 95 онд бол MP3 гэдэг нэрээ бол авсан. Энэ бол Герман дээр бичсэн байна. Энэ одоо хүн маань одоо манайх багаараа энэ одоо нээсэн зүйлээ цаашдаа MP3 гэж нэрлэе гэдэг энэ одоо захианаас өгсөд эхэлж бол анх одоо MP3 гэдэг нэрийг бол авч ирсэн. Тэрнээс өмнө бол тодорхой хэмжээгээр өөр нэртэй одоо судалгааны нэртэй явжсан. За ерөнхийдөө саяны хоёр жишээ бол PhD-ийн түвшин дээр хийдэг ажил байна. Дандаа суур онолтой холбогдлолтойгоо онлын компьютерийн ухааныг нэлээд сайн гаргууд эзэмсэн профессорын баг, магистрийн оролцоотойгоор нэг туялтаатайгаар гарч идэг олон хүний хөдөлмөрийн асуудал. Энэ дээр бол жинхэнэ мэдлэг бол гол одоо цөмн болж байна. Окей. За дараагийн жишээн дээр би сүүлийн үеийн одоо сенсац авчирсан салбар дээр салбарын нэг бүтээгдэхүүн бол онлайн бизнес Alibaba.com Alibaba-г та бүхэн мэдж байгаа бах. Ерөнхийдөө бол англи хэлний багш хийж байгаа. Тэр хүний вижн бол яагаад одоо интернет дээр хятадын бараа одоо олддгүй юм бэ гэдэг ийм одоо санаанаас эхлүүлээд хятадын одоо хувийн хвшлүүдийн үйлдвэрүүдийн одоо үйлдвэрлэж байгаа зүйлийг дэлхийд дээр одоо маш одоо хялбархнаар хүнд төгсөх багтаагаар түгээх үү гэдэг тэр агуу санааны одоо хэрэгжилт өнөөдөр бол том дэвсгэрэлт авчирж байна. Хэдэн тэр бумаар нь бол одоо мөнгийг бол босгож байна. Маш богино хугацаанд бол одоо том одоо IT-ийн үйлчилгээ явуулж байгаа компаниудын дундуур бол орж ирж чагсаж бол чадж байна. Энэ маань бол ойрхон жишээ. Энэ дээр бол онлын том одоо онол боловсруулж онлын том бодлого алгоритмыг бол зохиогоогүй. Энэ бол цэвэр одоо онлайн програм хангамжийг хөгжүүлж одоо маркетинг одоо зөв бодлого явуулснаар бол энэ бол нэлээд том жишээ болж. За ер нь бол цаашаа ингээд урд хөршиш маань бол нэлээд идэвхтэй ажиллаж байна. Урд хөршиш бол IT-ийн хай-тек технологийн компаниудыг гаргаж ирэхдээ бол нэлээд ашиг хүчтэй бол ажиллаж байна. Барууны жишгээр бол биднээс сайн мэдих Dropbox одоо бусад компаниуд бол мөн одоо юу гэдэг тодорхой нэг чиглэл рүүгээ одоо технологиг хөгжүүлж тэрийг бол бизнес бол гаргаж байгаа. Энэ жишээнүүдийг бол бид сайн мэднэ. Зүгээр яг маш энгийн жишээ бакалаврын түвшин дээр биднээс юу хийж болох вэ? Биднээс өнөөдөр олж авсан мэдлэгэн дээр юу хийж болох вэ гэдэг зүгээр ганц жишээ авахад Instagram-ын жишээ. Instagram бол зураг боловсруулах бас тодорхой хэмжээгээр нарийн алгоритмын
тусламжтайгаар бол одоо мобайлны програмууд гаргаж ирж байна. За мэдээж бас том хөрөнгийг босгож ирж байна. Энэ хөдөлмөрийг яаж хийж байгаа гэхээр энэ бол ерөөсөө тог мэдлэг хоёроор л хийж. Өөрөөсөө хэрэгцээнэ биднээс магадгүй одоо ноос үйлдвэрлэх компани, аль шир угаах үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэр барь тэрний төслийг хийх юм бол маш их ажил ундаг. Тэнд маш их одоо зардал гарч иж дараа нь тэрний зардлыг нөгөөх ийм төлөвлөгөө зүг гарч иж тэр биш. Гэтэл өнөөдөр манай салбарын үйлдвэрлэлд яаж явж байгаа гэхээр зургийн алгоритмыг л одоо хүнд хэрэгтэйгээр ойлгуулж тэрийг бүтээгдэхүүн болгоод авчиж өгч чадах юм бол энэ бол маш их одоо хөрөнгийг босгож ирж байгаа жишээ. Окей. Зөвхөн тог мэдлэг хоёроор энэ асуудал. За ийм сайхан одоо боломжууд бол манай одоо салбарт бол байдаг. За алгоритм дээр суурсан эдийн засаг гэдэг энэ сүүлийн хэсэгтэр би ганц хоёр үг хэлж байна. Биднээс нөгөө эдийн засаг гэхээр бас уламжлалт нөгөө нэг юугаа ойлгохгүй л доо. Юу гэдэг одоо хөрөнгө оруулалтыг босгоё, гаднаас зээл авъя, эсвэл том аж үйлдвэрүүд барья гэдэг ийм энэ бол угаасаа зөв. Гэхдээ энэний хажуугаар бас шин концептууд бол орж ирж байна. Энийг би зүгээр гүйгүүлэх үүднээс та бүхэнд ганц хоёр жишээ авахыг бол хүсэж байна. Жишээлх юм бол манай салбарт гарч ирж байгаа энэ мэдлэг дээр суурилсан одоо эдийн засаг гэж яддаг. Тэрний доор байгаа энэ одоо алгоритм гэдэг айгүй чухал байна л да. Энэ одоо бэлэгдсэн дээр байгаа Google, одоо Yahoo, Amazon, одоо Akamai, Edus-ийн одоо цаана нь яг юу байна вэ гэхээр энэ юусоо алгоритм байна. Алгоритм. Хин сан алгоритм зохион тэр ирээдүйн маш том эдийн засгийн суурийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр биднээс алгоритм гэдэг асуудал руу нэлээд сайн анхаарлыг тавих ёстой. Энэ компьютерийн ухааны гол асуудал бол алгоритм. Алгоритм гэхэл зөвхөн манай асуудал биш. Бидээс өнөө өрөө гэртээ очиод хоол хийх гэдэг өөрөө алгоритм. Монгол хоолыг хийх технологи алгоритм. Бууз хийн гэдэг өөрөө бас алгоритм тодорхой хэмжээ. Тэгэхээр алгоритм гэдэг бол ерөнхийдөө дис дараал. За мэдээж компьютерийн ухаанд бол дис дараалыг бий болгосон одоо програм хангамж алгоритм бичнэ гэсэн. За бидээс харж байгаа энэ одоо том гүрний улсуудын одоо өрсөлддөг том салбарууд, үйлдвэрлэдэг том бүтээгдэхүүний цаана нөгөө нэг алгоритм чинь байна. Тэгээс тэр гаднах одоо өнгө дизайн энэ тэр бол ерөнхийдөө бол тодорхой хэмжээгээр бол бас биднээс контролтой хийж болдог болсон зүйлүүд. Тэрний цаана байгаа хөдөлгөх хүч, нарийн зүйлүүд дээр бол өнөөдөр бол шинжилгээ ухаан бол уралж явах жишээ. За тэгэхээр одоо юу гэдэг усан онгоц, галт тэрэг, тэр роботууд, сансрын хөлөгүүд энэ бүхний чинь тэр дотор нь байгаа удирдлагын компьютер, тэр удирдлагын компьютер дотор байгаа нарийн алгоритмуудыг яаж одоо бүтээх вэ гэдэг ийм зүйл бол алгоритм. За компьютерийн ухаантаар бол олон зүйлээс гадна хамгийн core буюу цөм зүйл бол алгоритм. Түүний бэрхшээлийг судлах. Бэрхшээл complexity гэж бидээс ярьдаг. За бидээс заримдаа юу гэдэг hardware, software гэж их ялгадаг. Энэ бол хамгийн дээд түвшинээр явж байгаа зүйл. Хэрэг бидээс доошоогоо алхамаар бууж ирэх юм бол тайлбарга доошоогоо бол онлын салбар руу орж ирнэ, дээшээгээ бол технологийн салбар руу орж ирнэ, дээшээгээ бол та бүхэн мэдж байгаа мэдээллийн технологи маш хурдтай хөгжиж байгаа. Магадгүй сурсан юм чинь 2-3 жилийн дараа хоцрох магадлал бол өндөр. Доошоогоо бол дандаа суур болсон хөгжлийн онлууд бол явагдана гэсэн. За тэр зайн дээр бол hardware, software-ийн ялгаа байхгүй. Тэн дээр бол зөвхөн алгоритм л хийж байна биднээс. Окей. Тэгэхээр хэрэгцээнэ компьютерийн ухаан өөр энэ шинжилгээ ухаанд бусад шинжилгээ ухаануудад таач гэсэн энэ бол агаар нэг зүйл хаана би ямар мэдлэг эзэмших вэ? Ямар урт настай мэдлэг эзэмших вэ гэдэг бол бас оюутан залуучуудын хувьд бол тавигдах ёстой зүйл. Бид бол хичээл сонгохдоо илүү хичээлийн нэр усыг биднээс харж ихтэй сонгох гэж цагийг өргөх тохиолдол зөндөө гардаг. Тэгэхээр маш сайн ухаалаг байгаа цаг хугацаагаа бүрэн ашиглахын тулд юу олж мэдэх вэ гэдгээс анхаарал татдаг. За өнөөдөр биднээс компьютер ухаан манай улсын үед ямар байна гэдгийг биднээс бас тал бүрээс нь хардаг, тал бүрээр бид ярьдаг. Имплект хэлэх юм бол ерөөсөө
нэг ийм асуудал байна л да. Зөвхөн манай салбар гэдгээс гадна биднээс өнөөдөр ихтэй сургууль Монгол улсад бакалавр эзэмших 4 жил байгаа тийм ойролцоо 4.5-4 жил байгаа тийм. Энэ бол их хугацаа шүү. Америкт биднээс энээс бага хугацаанд биднээс бакалаврын мэргэжлийг эзэмшиж байгаа. Биднээс 4 жил 5 жил биднээс магистртай хамт хийгээд гараа явдаг. Тэгэхээр тулгарч байгаа асуудал бол өнөөдөр юм байна. Бид өнөөдөр сургуулаа төгсөөд манай оюутан төгсөгч нар ямар үзэл бодолтой гарч ирэх вэ? За ямар тач гэсэн сургууль төгссөн, ямар тач гэсэн дипломтой болсон. Одоо аав ээж та нар минь таньдаг мэддэг үнээрээ ярьжаад намайг нэг тэр компанид оруулах юм бол за тэгээ би амьдралаа эхэллээ шүү. Энэ бол маш өчүүхэн бодол. Өнөөдөр амьдрал яг л ийм байна. Ихэнх нь 100% бараг тийм байна. Танил талаараа яаж ажилд орох вэ? Очоод яах вэ? 500 мянган төгрөгтэй 500-аас бага байгаа. Тийм ажил газар очоод дахиад 2-3 жил ажиллана. 2-3 жилийн дотор сурсан мэдлэг байхгүй болно. Дахиад нэг сургуулийн ажлынхаа хажуугаар нэг сургуулийн сургалтанд хамрагдах гэдэг ийм сургалтын ийм амьдралын циклээр биднээс өнөөдөр биднээс өнөөдрийн өдөр тутмын амьдралыг биднээс өнгөрөөж явж байгаа. А гэтэл өнөөдөр барууны оюутнууд яаж та нар шиг настай та нар шиг бакалавр гараад авч байгаа оюутнууд ерөнхийдөө 3 чиглэл хуваагдж байгаа. Нэг нь болохоор энэ ямар гоё мэрэгжил юм бэ? Би энэнийг магистрийг хийгээдхий, дараа нь би PhD-г нь хийгээдхий. Ингээд би эрдэмтэн нарийн алгоритмын том судалж, том бизнесийн үе таалгыг нээгээд нэг хэсэг нь явж байна. Нөгөө хэсэг нь болохоор окей, мэдээж том компани одоо Microsoft, IBM ч гэдэг юм уу, ийм компаниуд орж ажиллая гэж явж байна. Нөгөө хэсэг нь болохоор гуруулаа нийлээд компани байгуулъя. Сурсан юмараа Instagram шиг юм хий. Instagram шиг одоо бүтээгдэхүүн хийж гаргах. Ийм 3 хуваагдалтаар байна. А манай Монгол улсын ихтэй сургууль төгсөж байгаа бакалаврын төвшингийн оюутан, магистр ч гэсэн тийм байхгүй. Тэгэхээр өнөөдөр биднээс яаж тийм байдалд авчих вэ гэдэг асуулт. Яаж биднээс тэр байдалд авчих вэ? За хэрвээ зэнэ биднээс авчиж чадахгүй бол бидэнд ерөөсөө дандаа ажилчин анги бий болж эхэлж байгаа. Дандаа инженерийн ажилчин ангиудтай биднээс бий болно. Цаашдаа биднээс инновац биш, тендер одоо биднээс байна. Өглөө бослоо өдрийн сонин уншиж байна. Өглөө бослоо өнөөдөр сонин уншлаа. Тэнд хаана ямар тендер байна? Тэрийг яаж очиж авах вэ? Яаж төслийн баримт бичгийг бүрдүүлэх үү гэдэг юм дээр л биднээс өнөөдөр ажиллаж байгаа. За хэрвээ зэнэ биднээс бакалавраас дээшээ гарчиж чадахгүй бол олон улсын түвшинд нарийн бичиг баримтууд, нарийн судалгаа шинжилгээний бичиг баримтууд бид ойлгохгүй. Тэр бичиг баримтыг нэг хүн ойлгох албагүй, нэг хүн ойлгож чадахгүй. Нэгэн маш нарийн бичиг баримтыг биднээс тал талаараас нь багаараа судалдаг гэж боддоо. Тийм хүн димиг нэг хүн баг заримдаа гаргасан тохиолдол байна. Тэгэхээр биднээс олон улсын түвшин дээр одоо ажиллах тийм боловсон хүчин хомсно гэсэн. За ингээд цаашлбал манай улсын хөгжлийн индекс мэдлэг цөөрөлсөн эдийн засаг гэж хөгжил гэж бид яриад байгаа. Энэ маань магадгүй чанаргүй, дэвшилгүй нэг тогтмол байдал дээр очих ийм хандлагатай болж. За энэ бүгнийг бидээс яаж өөрчлөх вэ гэдэг асуулт. Гэтэл бидээс өнөөдөр дэлхий дээр гарыг олон улсын түвшинд ажиллая. Би тэрийг ярьдаг хүнийх нь нэгэнд байна. Зарим нэг нь юу дотооддоо ажиллаж чадахгүй байж юу олон ус. Би бол тэгж ерөөсө бодохгүй. 14 жил яг л анх ингээл Монголд намайг анх харж байхад Монгол үнэхээр ядуу байсан. Тэгэхэд гараал явсан, тэнд очиод сураад, төгсөөл, ажиллаад ирсэн. Хүн өөрөө хүсэж мөрөөдөх юм бол угаасаа бүх юм болно. Жишээлх юм бол би нэг найзаагаа танилцуулах хүсэж байна л да. Маркус Кроц гэдэг Кембриж их сургуулийн одоо постдок. Оксфорд, Кембрижд байж Оксфорд. Одоо Оксфорд байгаа энэ зүйл. Бид хоёр яг нэг өрөөнд PhD хийжсэн. Карлсругийн их сургууль PhD. Бид 4 жил хамт байсан. Гэтэ энэ залуу бол гайхамшигтай. Тэнд яаж барууны хүн ямар ур чадвартай байна гэдэг бол үнэхээр би бишмээр.
Бид нэг заримдаа нэг хаяа ганц хоёр хүн хөөрхийг нийцэн хүмүүсүүдийг баярлаад мундаг гэд дээш нь гаргаад ингээд тавьдаг. Би тэр соёлд дургу. Яг хүнийг магтыг бол магтсан шиг магт. Энэ залуу бол үнэхээр жирийн нэг Европ залуу. Энээс илүү энэ шиг олон залуучууд байна. Гэхдээ энэ маш мундаг. Энэ хүн теорем батлан, теоремоо зохион, программа бичнэ, англиар ус цас ярина, маш олон нийтлүүдийг гаргасан. Тэгсэн мөртлөө спортлог, хүнтэй сайхан харьцсан, шин юм гаргана, санаачлагтай, цагтай, имэйлийн хариуд орон өгнө. Энэ юусоо зүгээр Европ хүн өнөөдрийн энэ төвшин дээр хүнийх нь хөгжил нь ямар байна гэдэг асуу. Тэгээ энэ хүн PhD гээд дууссан. Энэ хүн хизээч аппликейшн бүглөөгүй. Кембрижийг сургууль шууд авсан. Дараа нь Оксфорд орсон. Дэлхийн ойрхон баггүй. Би 4 жил энэ хүнтэй хамт ажиллахдаа энэ хүн яаж ийм мундаг байд юм бэ? Яаж ингэж ажилддаг юм бэ гэдгийг маш ойрхоноос харсан. Интернетээс хайгаад харж болно. Гэхдээ би яг хажуу талаас нь харсан. Дараагийн миний жишээ гэж Борис гэж залуу байна. Энэ бас миний өмнө PhD гэдээ гарсан. Манай институтээс гараа авсан. Хорват залуу. Энэ залуу магистра төгсөнгүүтлээ Silicon Valley руу орсон. Тэнд очиод би зүгээр сайхан том компанид ажиллая гэд IBM-д очсон. IBM-д очиод нэг л өдөр ямар муухай өдөртэй байна, инженер ажиллачаа. Би ер нь судлаач, шинэ юм зохиож бүтээж энэ шинэ алгоритм технологи гаргахгүй болохгүй юм байна гэд. Тэгээд IBM-гээ хаяад Карсугийн сургуульд доктор хамгаалтад ирсэн. Энэ хүн одоо түрүүний миний яриад байгаа semantic web-ийн тэр утган дээр хайлтын системийн хамгийн хурдан алгоритмыг зохиож гаргаж ирсэн. Гэтэ энэ хүний аюул сонирхолтой энэ хүн яг зүгээр тийм супер толгойтой одоо манайх шиг одоо юу математикийн олимпиад энэ тэр тэгж төрүүлсэн алтан медальтай хүн биш. Гэхдээ энэ хүн бол тодорхой хэмжээгээр математикийн сүртэй байсан. Тэгээд тэргээр ингээд магистр хийгээд боломжийн сайн төгсөөд тэгээд IBM-д очиод супер програмчлалт, үнэхээр сайн програмчлалт. Тэгээд Карсугийн сургуульд ирээд профессортай хамт ажилласан. Профессор бол онл гаргаж ирсэн. Эхний төвшөнд нөхөр бол шинжлэх ухааны програмчаар ажилласан. Тэгээд тэр профессорын одоо онлыг бүрэн судалж ойлгож тэр програмыг бичих хэрэгтэй байсан. Тэр хүн ойлгосон. Тэр програмаа бичсэн. Дараа нь тэр хүн юу олж харсан гэхээр онлооч мэддэг, практикаач мэддэг. Практик дээр харин профессорын онол тодорхой хэмжээгээр одоо цааш нь хөгжүүлэх ёстой юм байна гэдэг юмнуудыг практикаас олж харсан. Тэгэл ерөөсөө тэр хүн тэр практиктаар харсан юм профессорын онолыг цааш нь хөгжүүлээд тэгэл бас теорем гаргаад теоремоо батлаад програмаа бичээл ингээл PhD-гээ бичээд ингээд харсан. Тэгээ энэчээс би аюу сони юм харсан байхгүй. Манайхан болохоор онл практикийн хоорондоо холоо салан практикийнх нь болохоор онлоор яад юм гээд онл нь болохоор практикаар яадаг. Ингээ хоёр үгүй шүү дээ. Одоо бүр энэ шинжлэх ухаан чинь хөгжөөд онл практик хоёр чинь уусмал юм аа гэдэг. Зарим салбарууд нь бүр тодорхой онлууд гаргаа явж байгаа. Үнэхээр тийм баггүй. Тэгээ энэ хүн бол ерөөсөө бас л энэ онл практик түрүүний тэр Маркус шиг энэ Борис онл практикийн хооронд тойл өсөх юм бол програмаач, өсөх юм бол онлоо гаргасан теоремаа бичиж ингэж баруун. Тэгээ одоо энэ Оксфордын сургуульд профессор гэж байна. Тэгэл тэр хүн PhD гээгээл дуусныхаа дараагаар нь ямар ч аппликейшн бичээгүй Оксфордын сургууль уурал ажиллуулж гэж байна. Маш сэрэн. Зүгээр урдаа байгаа ажлыг сайн гүйцэтгэсэн ийм залуучууд. Тэгээ энэ утгаараа бол дэлхий бол ойрхон байна. Бид энэ дээр хийх ажлууд бол их байна. Би одоо та бүхэнд энэ утгаар өнөөдөр саяны хүртэл би нэлээд юм л да. Бид өнөөдөр тэр бомтон оюутан гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх байна. За яагаад юм гэхээр яг түрүүний жишээ. Яагаад Монгол улсад өнөөдөр бакалаврын төвшин дээр 4 жил сурж гарчгаа. Нас усан жацуу мөртлөө барууны одоо яг та нартай нас ус жацуу ийм хүмүүсүүдээ та нараас бага жил бакалаврыг сурчгаад тэгсэн мөртлөө яагаад манай Монголын оюутан залуучууд танил талаараа аав ээжийнхэн тусламжтайгаар ажилд орох гэж
ийм сэтгүүтэй явах хэрэгтэй юм бэ. Яагаад тэр барууны залуучууд 3-1 судлаач, 3-1 том компанид ажиллах, 3-1 гурлаа нийлээд компани байгуулж чаддаг юм байна. Тэгэхээр тэр бум гэдэг хөтөлбөр бол ерөнхийдөө оюутнууд та бүхэнд тэр бумтан одоо тэр бумыг босгож ирэх тийм компани санаа, шийдэл тэр бүхэн зүйл бол байна гэж үзэж байна. Тэгээ энэ утгаараа биднээс одоо барууны төвшөнд явж байгаа ийм одоо стартап байгуулдаг ийм culture, стартап байгуулдаг соёл, энэ механизмыг биднээс үнэхээр одоо маш зөв үр бүтээлтэйгээр суурлуулъя гэж байгаа. Энэ дээр бол би одоо юу гэдэг Монголд бол стартапын зөндөө хөдөлгөөнүүд байна. Тодорхой хэмжээгээр зөндөө хөдөлгөөнүүд байна. Миний хувьд бол тодорхой туршлага хийсэн дутуу үлдээсэн юм байна. Засаж залруулах юм байна. Тэрийг харж байна. Ямар ч гэсэн одоо энэ одоо баруунд одоо яг стартап компаниудыг гаргаж авдаг тэр механизмыг бол одоо өөр өнцгөөс нь өөр нүдээр харж байгаа. Тэм учраас бидээс энэ тэр бум гэдэг хөтөлбөр дээр маш одоо далаацтай ийм оюутнуудыг одоо төгсөх ангийн оюутнуудыг зайлангаа бид дайшлуулна гэж харж байгаа. Тэд бол одоо компани байгуулах тийм сэтгүүтэй, тийм хүсэл эрмэлзэлтэй, тийм ур чадвартай байх ёстой. За ерөнхийдөө бол хөтөлбөр бол дээрээсээ доороосоо маш сайн дэмжлэгтэй байгаа. Бид энийг бол одоо юу гэдэг тодорхой хэмжээнд бол үндэсний хэмжээнд бол авчирна. За ерөнхийдөө бид юу хийх юм бэ гэдэг асуудал байгаа. За зам бол ойлгомжтой. Стартапыг ярьдаг хүмүүс зөндөө, инновацийг ярьдаг хүмүүс зөндөө. Харамсалтай нь хийсэн тун цөөхөн. Энэ зураг бол ерөнхийдөө Facebook-оор гадна одоо ерөнхий түгээмэл зураг. Тэгээ энийг бүгдээрээ харцгаад ойн ойлгомжтой зам гэвэл бас худлаа. Стартап инновац ярьдаг бүх хүмүүсүүд энийг мэдж байгаа. Харамсалтай нь яг энэ зургийн ард ямар мөн чанар байгаа вэ гэдгийг төдийлөн мэдэхгүй учраас өнөөдөр манай энэ орчинд стартапууд үнэхээр тэр бомтон болж чадахгүй байгаа. Яг гэвэл бид энэ зургийг ойлгоогүй учраас. Гэхдээ бид энийг ойлгож байгаа. Ийм учраас би өнөөдөр хэлмээр байна. Шинжлэх ухааны технологийн их сургууль маань одоо технологийн инженерүүдийг бэлтгэдэг олон жилийн одоо амжилттай олон одоо Монгол улсын инженерүүд үлдгэсэн энэ сургууль өнөөдөр одоо стартап ярьж байгаа, оюутнуудыг дэмжиж байгаа, ийм оюутнуудын цуглааны хурлыг одоо зохион байгуулж байгааг би бол маш их олзууштай, маш сайн зүйл гэж бодож байгаа. Тийм болохоор одоо юу гэдэг энэ дээр бол шинжлэх ухааны технологийн сургууль бол бас оюутнуудыгаа бол хамруулж, оюутнуудыгаа дэмжих талаар нэлээ идэвхтэй ажиллана гэдэгт бол би маш их итгэлтэй байгаа. Ингээд та бүхэнд одоо баярсан талархснаа илэрхийлье. Хэрвээ энэ хөтөлбөр танд сонирхолтой бол та бүхэн Facebook-ийн энэ хаягн дээр join хийж болно. Бидээс мэдээж одоо тодорхой хэмжээний шалгууртаа явна. Тэр бүхэнд одоо та бүхэн маш идэвхтэй оролцоорой гэж би одоо уриалмаар байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Асуулт байвал тутаа явуулъя.